За амарсанаа даргал бараг хариулах болоо да. Энэ сая алдарч ухлын гишүүний танилцуулга ерөнхийдөө бол зарчмын хувьд бол ойлгож байгаа. Гэхдээ яг шаардлагатайгаа хууль эрх зүйн орчин нь бол Монгол улсад байгаа гэж бодож байгаа. За нэгдүгээр болохоор одоо энэ ашт малтмал одоогийн гол усан сан бүхий газруудад төгөмөл хэрэгсэл ашт малтмалыг хайлахгүй, олборлуулахгүй гэсэн зохицуулт нэмж тусгах гэж байна. Энэ маань болохоор нэг урт нэртэй хууль гэж ярьдаг манай хуулийн угаасаа зохицуулалт бол өөрөө байгаа дөрөвдүгээр зүйл нь. Тэгээ 2014 онд урт нэртэй хууль батлагдсан. Биш урт нэртэй хууль 2009 оных. Түгээмэл зарцтай болохоор 2014 оных. Тэгэхээр ер нь одоо бол ашт малтмал газрын төсний газраас усан сантай давхцаж байгаа газар ямар ч дүгнэлт бол гардаггүй. Тэгэхээр 14 оноос хойш бол түгээмэл зарцтай ашт малтмалын тухай хуулиараа за энэ урт нэртэй хуультайгаа холбоотойгоор нэгч одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байх ёстой. Тэгэхээр одоо энэ орж ирж байгаа асуудал нь болохоор хэдийн олборлолт нь эхэлсэн талбайнуудыг ярьж байгаа юм болов. Тэгэхээр яг энэ зохицуулалт бол урт нэртэй хууль дээр тусцсан гэсэн үг. За хоёрдугаар нь болохоор орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт эрх өгж байна. За энэ маань болохоор байгаль хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлтэй тогтцож байгаа байхгүй юу? Байгаль хамгаалах тухай, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27-д юу гэж дурдсан байдаг гэхээр байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн аж ахуй нэгж байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах. Энэ улсын байцаагчийн эрхтэр байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь төр зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл эрх хэмжээтэй байхаар хуульчилсан ба. Тэгээ мөн түгээмэл хэрэгсэл ашт малтмалын тухай хуулийн 11 дээр нь засаг даргад энэ бүх мэдээллийг нь холбогдох газарт нь хүргэе гэсэн ингээ үүрэг нь баг. Тэр яг шаардлагатайгаа хуулийн зохицуултууд нь хууль эрх зүйн орчинд суудсан юм аа. Хэрэгжилт нь харин хангалтдаггүй. Тэгэхээр одоо яаж хэрэгжүүлэхээр юм? Хэрэгжүүлэх субъект нь миний бодлоор бол одоо засаг даргад нар байх ёстой, холбогдох байцаагч нар нь байх ёстой, байгаль орчны ажилтнууд нь байх ёстой, байцаагч нар нь. Тэгэхээр одоо яаж хэрэгжилтийг хангах вэ? Байгаль орчны яамнаас яг одоо энэ чиглэлээр угаасаа хууль тус юм чи нэмээд түгээмэл хэрэгцээтэй хуульд одоо яг гिचлэгээ агуулгаар ороход нэг татгалзах зүйл алга. Гэхдээ ингээд хуульчлаад хэрэгжихгүй байх тохиолдолд яах вэ? За хариулт хий хариулах уу? Гараа өргөрөө. 4 номер. Асууг нь. За оюун гишүүний асуултанд хариулъя. За одоо бидний мэдээлэл одоо урт нэртэй хуультай холбоотой давхцалтай талбай дээр бол 2014-оос хойш нэмэлтээр бол талбай олгосон зүйл бол байхгүй байгаа. Манайхтай холбоотой ерөнхийдөө түгээмэл хэрэгсэл ашт малтмалтай хуулийн нэмэлт өөрчлөлт бол санал бол авсан байгаа. За тодорхой саналуудыг бол одоо энэ гишүүд бол гаргаад одоо холбогдох мэдээлэлүүд өгсөн байгаа. За одоо бидний өнөөгийн ярьж байгаа энэ асуудал болоод ирэнгүүт яг энэ тууд гол дагсан энэ Улаанбаатар хотын орчмын одоо энэ түгээмэл хэрэгсэл ашт малтмалын холбоотой асуудлуудыг бас энд нэлээд түлхүү одоо хөндөж ярьж байгаа ийм асуудал байгаа. За оюун гишүүн тодорхойлсоё. За одоо тэгэхээр яг энэ зохицуулалт алдарч ухлын гишүүний одоо энэ зохицуулалт яг энэ түгээмэл хэрэгсэл ашт малтмалын тухай хуульд нэмэлт байдлаар орж ирэхээр туулгал дагсан тэр одоо яг олборлож байгаа ч юм уу те ашиглаж байгаа тэр тусгай зөвшөөрлөд өчнгөө болно гэсэн үг юм. Яг зохицуулалт нь яг яаж авах? Угаасаа нэмэлтээр бол талбай 14 оноос хойш олгогдоогүй байхгүй юу? За алдарч ухлын гишүүн хариулна эхлээд. За оюун гишүүн гэдэг нэг өгдөгтэй байна. За оюунгаа гишүүний санал бол зөвөө. Гэхдээ яг 21 онд урт нэртэй хууль батлагдаад 46 аж ахуй нэгж газрыг цуцлсан байна. Туулгалын иргэд дагуу ярьж байгаа. За аймаг орон нутгад зөндөө олон байгаа бах. 46 аж ахуй нэгж хайрга дараагаа олборлож яасан яг олон иргэд дээрээс. Тэг 200 м хязгаарласан 200 м хангалтгүй байна гэж үзэж байгаа. За бид нар бол өнөөдөр энэ суусан иргэд бол яг одоо манай бие шуу сонгоны бүсэд амьдарч байгаа энэ хуулийн одоо сөрөг нөлөөлс болж хохирсон тийм иргэд байна.
Тэгэхээр бидний хувьд бол хувь санаачлагтаа мэдээж энийг сонгох нь зүйтэй байна гэж үзэж байна. 200 м одоо энэ хамнаас тэр хааны хоорондох зайд бол яг суурьшлийн бүстэй залгацсан байж байгаа. Хашаагийн тойруулаад ухаж байгаа. Одоо би бас энэ хэдэн зураг авчирсан юм. Би одоо чуулганы хорол дээр өнзүүлье гэж бодож байгаа. Тэр энд амьдардаг иргэд ч гэсэн одоо Алдарч ухлан гишүүн нэг байна. шүү. Бид нар бас юугаа сонгох юм бол дахиад 47 аж ахуй нэгж байгууллагын тусгай жишээл нэмэгдэж орох юм байна. Нийслэлийн одоо гаргасан нийслэлийн байгаль орчны газраас гаргасан судалгаагаар. Тэгээ ер нь бол яг зөвхөн одоо бас нийслэж харж болохгүй. Би бас байгаль орчны яамнаас бас энд бас оролцооч гэж одоо Батбаатар сайд руу утсаар одоо 2-3 удаа ярьсан. Тэгээ Батбаатар сайд маань нэг сайн хангалттай оролцож өгөхгүй байгаль орчны сайд маань. Тэгээ хуулийн бол одоо манай иргэдийн хүслээр нийслэлчүүдийн хүслээр би энэ хуулийг босруулсан гэж үзэж байгаа. Одоо бол 46 аж ахуй нэгж байгууллагаас бүгд зогссон байж байгаа. Тэгвэл нүхэн сэргэлт хийхгүй хаяад тавьсан байж байгаа. Бид нар энэ хуулийг хилцэж эхлэн дараа ажлын хэсэг байгуулад нүхэн сэргэлтийн асуудлыг бас давхар оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. 46 аж ахуй нэгж байгууллага бүгд хууль нь лиценз нөгчингүй болмогц хаяад явцсан. Тэгээ энэ хуулийг бид нар хилцэж эхлээд нүхэн сэргэлтийн асуудлыг оруулаад бас бүтэн сэргээж явах хэрэгтэй гэж үзэж байгаа маа. Энэ бол гарцаа байхгүй зайшгүй. За Уянгаа гишүүн дахиж хариулт хангалтгүй гэж үзэж байгаа учраас тодруулсан. 2014 оноос хойш ер нь энэ усан сан бүхий газар урт нэртэй хуулийн дагуу бол шинээр тусгай зөвшөөрөл хайгуулах нь ч олгогдоогүй байх ёстой. Тийм дүгнэлт бол гараагүй. Хэрвээ олгогдсон байгаа тохиолдолд энэ бол яг аймаг нийслэлийн засаг дарга дээрх асуудал. Яагаад гэвэл түгээмэл зарчит малтамл хайх ашиглах эрхийг нь зүгээр дүгнэлтийг нь зарчит малтан газрын засгийн газраас гаргадаг. Тэгээ яг энэ зүгээр тэр 200 м гэж таны дурдж байгаа болохоор урт нэртэй хуулийг дагаж харах журмын тухай хуулинд тэр бол 250-аар байдаг л та. 250 м. Тэгэхээр тэрийг бол хөндөж орж ирэх ёстой байсан биш үү? Яг одоо орж ирсэн байгаа төслөөр болохоор тэр хөндөгдөж орж ирээгүй. Тэгэхээр яг хэдэн метр байх нь бас зөв байгаа юм бол ер нь л ингээ хараад ахад одоо холбогдох байгаль орчны хамгаалах тухай хууль болон урт нэртэй хуулиар таны одоо хүсэж байгаа зохицуултууд суудсан юм шиг. Тэгэхээр одоо энэ журмуудыгаа ч юм уу гүйцэтгэл хэрэгжүүлэлт талдаа л анхаарал явуучвал болчих юм шиг санагдах юм. За сая 4 номер хэм блэ? Амар санаа юу? За мөнх 2 байна уу? Мөнх 2 хариулъя. 6 номер. За та бүхний нэрээр мэдээ хүргэе. За хуулийн бидний судалгаа нийслэлээс гаргахад бол 200 м дээр нэмэх нь одоо 500 ч гэдэг юм уу 1 км ч гэдэг юм уу судалгаа гаргаж үзлээ. Тэгэхээр нэг 500 м-ийн радиус вапор татахаар бол нийтдээ нэг яг өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг 15 аж ахуй нэгжийн лицензийн асуудал бол хөндөгдөхөр байна. За 1 км болох юм бол нийтдээ нэг 47 аж ахуй нэгжийн ашиглалтын лицензийн асуудал, түгээмэл тархацсан асуудал бол хөндөгдөхөр ийм судалгаа гаргасан байж байгаа. Бацалба 5 номер. За манай нийслэлийн хэмжээнд бол нийслэлийн хэмжээнд ч хоёр нь бол урт нэртэй хууль батлагдсан түгээмэл зарцын малтмын тухай хууль батлагдсанаас хойш бол нийслэлийн нутаг дэвсгэр дээр олгогдсон тусгай шуурлууд дээр бол усны хамгаалтын бүсд бол олгоогүй. Харин усны хамгаалтын бүсд үйсэн тусгай шуурлуудыг бол бүгдийг цуцалж өчнг болгоо шийдвэрлсэн байгаа. За юу хаул дүүргийн 12 дугаар хорны иргэн ган төмөргөө та нэг нөхцөл байдлыг хэлээч. 7 номер. 7 юу? Хэн бэ? Ган төмөргөө айлуу. 8 юм байна. 8 номер. За өнөөдрийн эдийн засгийн байнгын хорооны гишүүд та охины амраа ирж амар амгалан айлтгая. Миний нэр Намжин Мохтой Гантөмөр 12 дугаар хорооны иргэн байна. За би энэ нутаг дэвсгэр дээр 20 жил амьдарлаа. За өнөөгийн байгаа байдал бол одоо
биокомбинат 12 дугаар хорооны биокомбинатын комбинатаас эхлээд шууны хойд одоо энэ сонгон хайрхны баруун урд зөөрөөс урагшаага энэ оршин сууж байгаа айл өрх өдрөө тулж ицсэн энэ албарлалтын үйл ажиллагаа. Дараа нь шууны урд За 8 номер 1 минут ган төмөргөө хурдан ярихгүй бол 1 минутаар л байгаа. за тэгээ энд одоо ингээд энэ газрын одоо энэ байгаль орчинд учирсан эрсдэл бол маш хөндрөө. Энэ яагаад гэвэл газраа авахад мөн одоо тэр хөрсөө зайлуулаа шороогоо хайсан энэ газрууд бол бүгд нөхөн сэргээ гэдэг орчихсон. Ингээд байгалийн тэнцвэр алдагдсан ийм байдалтай байж байгаа. Ойр орчны орсон сууж байгаа иргэд бол одоо шороондоо дарагдсан одоо ийм байдалтай. Ус үерийн одоо юунд автагдсан туулгалын одоо сав газарт туулгалын экологийн байдал алдагдсан ийм байдалтай ийм нөхцөл байдалд бид амьдарч байна. За баярлалаа. Шинэ барийн бям